одоо карбонара гэдэг хоолыг хамтдаа хийцгээе. Энд харагдж байгаа жорууд энэ хоолнд байна орж байгаа. Ерөөдөө карбонара монголчууд ресторанд маш их хийдэг. Гэтэ ийм мөнгө төлөөд хаар тийм ээ үнэтэй хоол биш. Гэртээ хийх юм бол бараг 10,000 төгрөг хийгээд ичгэр тийм хоол ер нь. За карбонарагийн тухайд гэх юм бол яг Италийн маш алдартай хоолуудын нэг. Түүхийг ярих юм бол нэг тухайн уурхад Италийн нэг алдартай уурхад тухайн ажилчид маань одоо хүнсний өмсөлтөд ороод байгаа хүнсний бүтээгдэхүүн юм бол гахамах, сир, өндөг, гомь үлдсэн байгаа. Тэгээ энэхүү үлдсэн бүтээгдэхүүн энэхүү хоолыг одоо зохиож ингэж хийсэн байт юм аа. За Италид бол ерөөхдөө бол карбонара гэдэг гуанчала буюу одоо тэр gaхан гацрын хэсгийн махаар хийдэг. Монголд бол ерөөдөө энэ мах байтугай баг ер нь энэ махаар хоол идэм үү би сайн мэдэхгүй байна. Тэгээ ерөөдөө монголчууд энэ gaхан цороо буюу хэвлийн хэсгийн одоо энэ утас бэкнэр бол хийдгээ. Энэ үл классик биш л дээ. Тэгээ яг ингээ юу амттай бас нөгөө талаараа. Соусны тухайд гэх юм бол яг уу Италид бол ерөөдөө зөвхөн сүү биш. Сир тэгээд өндөг хоёроор цохиж хийдэг. Яг ингэж анхныхаа соусыг хийдэг. Монгол бол одоо Америкт бус гадаад орнд гэх юм бол сүү, дабл крем, эсвэл heavy крemийг хийж одоо ингэж илүү кремлэг аргуу биш зөөлөн болгож өгдөг. Тэгээд ерөөдөө бол классик карбонара хийх юм бол хизээч юм сүү крем хийдгүү шүү гэдэг одоо та бүхэнд хэлье. Энэ бол италичууд үзий яддیں шүү. Ер нь италичууд ингэж хийх юм бол баг алгадуулна өөдөөс чинь заяа. За тэгээд ер нь бол сэрний тухайд гэх юм бол би энэ пармжан сэр хийж өгсөн байгаа. Гэтэ италичууд эдэж ерөөдөө баг пармжан сэр хийдэг. Яг Италид гэх юм бол пекорина романа гэдэг арай өөр төрлийн сэрээр хийдэг. Монголд энэ сэр баг олдохгүй дээ. Бараг маш ховор орж ирсэн ч нэг хоёр орны сэр орж ирдэг учраас монголчууд пармжанаар хийдэг. Гэтэ энэ нь бол хөөрхөн бас амд дурлаад болчдаг сэр байгаа. Тэгээд ерөөдөө пекорина романа энэ сэр бэко хоёр нь давс ихтэй учраас давс хэргэлдэггүй. Хар перц идэг. Та ингээд үрлэн перцээр нь аваад нунтаглаад ингээд хийх юм бол хоол чинь хамаагүй л гоё юмтай болно шүү. Дараагийн нэг чухал алхам юм бол та гомин чанахта энэ гомингийнхоо усыг далаа ус шиг дааслах хэрэгтэй. Итали гомингоо чанахта энэ усаа далаа ус шиг давсалдаг. Энэ бол бас нэг хоолыг гоё болгож өгөх ёстой жоруудын нэг. Яг гэх юм бол тухайн энэ усыг та гомингоо шүүхтэй гомингоо бол усыг бол хизээч хасагдгүй италичууд. Усаа бол хадгалдаг. Яг гэх юм бол соус маань ямарваа нэгэн байдлаар өтгөн болох ямарваа нэгэн байдлаар хэрэгэлдэг. Энэ усаа буцаад хэрэгэлдэг учраас энэ ус маань чухал. Энэ ус нь зүгээр жирийн ус биш, сардуултай ус. Тийм болохоор энэ усыг бол та хизээч гомингоо шүүхтэй хайж болохгүй. За мэдээж бэкнэ бол сайхан шаарна. Гой сайхан өөрийнх нь тосыг гаргана. Энэ бол маш чухал алхам. Базар байлийн үндэстэй сонгон сарамсаа хийн. Гой хаан махных нь өөрийнхөө гарсан тосон дээр энэ бол маш чухал алхам. Сайхан амттай боллоо. Одоо хэдүүлээ дээр нь маш халуун гомингоо хэрэгтэй. Гомь маань маш халуун байх хэрэгтэй. Энэ маш чухал. Яагаад гэх юм бол та гомингоо ихтэй ализийн плетгээ буюу газ унтраасан байх хэрэгтэй. Тэгэхгүй бол соус маань өөрөө түүхийн өндөг орсон учраас гал маань хит их байх юм бол тухайн өндөг маань маш хурдан болж та одоо өндөгтэй уурга буюу нэг хятад Вьетнам уурга шиг тийм том өндөгтэй уурга шиг хоол идэнэ. Тэгэхгүй тулд та галаа багасгаж галаа унтраач. Тэгээд энэ халуун гомин, халуун хайрлын тавныхаа энэ грацаар энэ тухайн түүхийн өндгөө соуслаж гэж кремлэг соус үүсгэх нь энэ хоолны хамгийн чухал хэсэг байгаа шүү. Тэгээд одоо таны харж байгаагаар хэдүүлээ хоолоо тавгалцгаая. Хоол маань маш гоё болсон. Соослог, кремлэг үүн дээрээ пармжан сэрээ хасгаж өглөө. Гэт хэвлээ таны энэ жорыг их юм бол таны хоолыг болно. Та манай YouTube хуудсанд очиж лайк, subscribe дарахаа мартаа. Баярлалаа.